Илгүүн 7 авто сургуулиас 5 хүн зориулж буй кино зураг хичээл. Хичээлийн сэдэв жолооны хүрдийг зөв засваргах. Жолооны хүрд гэдэг нь хөдгөөний чигийг удирдах хэрэгсэл юм аа. Жолооны хүрдийг цагны зүгүүрний нүүр гэж үзвэл зүүн гар 10 цагийн байрлалд, баруун гар 2 цагийн байрлалд. Энэ байрлалыг үндсэн байрлал гинэ. Энэ байрлалаас өрөөлийг баруун зүүн гарташ эргүүлнэ. За одоо би баруун гарташ эргүүлж үзүүлье. За баруун гарт эргүүлэхтэй. За цагийн зүүнний дагуу хүрдээ эргүүлнэ. Жолооны хүрдийг. За зүүн баруун гарт эргүүлжээл гар мушгирах энэ агшинд их гарыг хүрднээс салгаж үндсэн байрлал авчираад эндээс цааш эргүүлээд зүүн гар энэ байрлалд эргээд за ингээд өрөөл тэгширлээ. За эндээс ахаад цааш тултал нь эргүүлээ гэвэл ахаад гар мушгирахад баруун гар хүрднээс салж үндсэн байралтай харна. Энэ мэдчлэн эргүүлнэ. Одоо зүүн гартал руу тултал нь эргүүлж үзүүлье. За зүүн гарт эргүүлэхтэй. За цагийн зүүнний эсрэг эргүүлнэ. Зүүн гарт эргүүлээд зүүн гарт мушгирахаас өмнө зүүн гарыг хүрднээс салгаж үндсэн байралд авчираад ингээд цааш нь эргүүлээд баруун гарын өрүүл дээрээ буцаж ирэх ёстой. За одоо би явдал донд өрүүл эргүүлж үзүүлье. За энэ шонгодыг сүлжээ. За ерөөсөө эргүүлээд өрүүл эргүүлж яхад эргүүлж байгаа зүгийн нөгөө баруун гар юм уу зүүн гар нь аль нэг нь хүрдэн дээр заавал байж ах ёстой. За одоо энэ мэдчлэн өрүүлийг эргүүлнэ. За өнөөдрийн хичээлийн дүрээд өндөрлж байна. Анхаарал тавьсан явдал баярлалаа.